За хүнийг сэлбэггүй бүтээсэн бурхны алдаа гэж одоо Марк Твений гайхамшигт үг байдаг л да. Тэгээд сэлбэггүй бүтээсэн учраас эд эрхтэн шилжүүлэх асуудал хүндрэлтний дунд бий болсон. Тэгэхээр энэ хуулийг бол гаргаж байгааг бол бас дэмжиж байгаа. Гэхдээ бол маш том асуудал бол байгаа. Энэ том асуудлыг бол бид мартаж болохгүй. Энэ бол үнэхээр одоо бид ямар нэгэн байдлаар эд эрхтэн 8 цагуу байгаа гэдгийг сайн зохицуулж өгөхгүй бол их хүндрэлтэй. Өнөөдөр эрүүгийн хуулийн дээр ашиг олох зорилгоор эд эрхтний худалдсан болвол гэсэн одоо зохицуулт бол бий. Гэхдээ үүнийг яг энэ хуулийн нэг нарийн зохицуултаар хэмжиж болдгоо. Тийм учраас донорын тухай хууль гарсны дараах хууль сурчлах ажлууд, нийгмийн сэтгэл зүг бэлдэх ажлууд, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлсэн одоо сайн ойлголтыг өгөх ажлууд бол хамгийн их чухал л да. Өмнө нь донорын хууль гараад энэ хуулийн талаар ард түмэнд мэдэгдэхгүй их бага байсан. Одоо ч тийм байна. Бид бол хууль их үйлдвэрлэдэг мөртлөө энэ хуулийг сурталчилж чаддгүй. Ялангуяа энэ эд эрхтэн аймаалах асуудал бол ард түмний дунд гарнаа. Энийг үүсэхгүй. Өнөөдөр би банкныхаа зээлийг төлж чадахгүй болоод бөөрөө зарах гэж байна гэд зарууд хүртэл явж исэн тохиолдлууд байгаа шүү. Энийг бид эрүүгийн хуулинд заасан ганц зохицуулалтаар зохицуулж чадахгүй. Үүнийг хэн зохицуулах вэ гэвэл энэ хуулийг гарсны дараа хууль сурчлах ажлууд, хуулийг зөвөр таниулах ажлууд. Дээрээс нь энэ төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлж байгаа байгууллагын зүгээс нийгэмд энэ ажлуудаа маш нарийн төлөвлөлтөд зохион байгуулахгүй бол ард түмний амьдрал ахуй хүнд хэцүү байгаа шүү. Үүнийхээ хэрээр мөнгө олохын төлөө эсвэл одоо зээлээ төлөхийн төлөө ямар ч үйлдэл гаргахад бол одоо бэлэн байгаа. Энийг бол бид мэдрэх хэрэгтэй. Донорын хууль ямар оронд их зүү хэрэгждэг вэ гэвэл өндөр хөгжилтэй оронд их сайн хэрэгждэг. Манайх шиг оронд бол маш хэцүү шүү. Энэ бол маш хэцүү. Тэгэхээр би бол их эмзэглэж байгаа. Сургуу алга болсон гэд маш олон хүмүүс байдаг хөхгүй. Сургуу алга болсон. Хаанаас ирээд тайгаад олддгоо. Тэд хаашаа очсныг мэддэггүй. Тэгээ нэг гэрээсэл бичих асуудал яригадад байдаг. Эцэстээ гэрээсэл бичихийг бол зүгээр хүчээрч байна уу? Эсвэл эд эрхтний 8-алтсан хүмүүс бол жишээ нь бичиж чадна шүү дээ. Тэгэхээр үүн дээр нийгмийнхаа сэтгэл зүг сайн бэлдээрэй. Яг гоо энэ хуульд бол маш том одоо өөрчлөлт орж байна. Маш том өөрчлөлт орж байна. Хамаатан саднаасаа биш те. Бусад хүнээс энэ эрхтэн шилжүүлэх боломж бол үүсэж байгаа юм байна. Нэг талаасаа их дэвшилтэд мөртлөө нөгөө талаасаа их эмзэгхэн асуудал. Учираас та бүхэн маань одоо манай эрүүл мэндийн яамныхан маань сайд маань бол үүн дээр маш онцгой анхаарч энэ хуулигаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь зөв хэрэглэхэд нь туслаарай. Хууль баталдаг мөртлөө хуулиа бид нэр хэрэгжилж чадахгүй байгаа шүү гэдгийг л би бас та бүхэнд бас онцгойлон бас зөвлөмөр байна. Баярлалаа. За, ажлын хэсгийг ахлагч ган тулг гişүн тодруулъя. За, учрал гишүүний ярьж байгаа болгоомжлолууд бол олон нийтийн дунд байдгүй гэвэл байдаг. Тийм учраас бид нар энэ хуулийг бас наривчилж одоо найруулж шинчилж байгаа гэдгийг бас хэлье. За, энэ хууль илүү сайжирж байгаа учраас л яг бидний тэр болгоомжлоод байгаа эд эрхтний 8 эрхтэн шилжүүлэн суулгахтаа гарч болох эрсдлүүдийг зохицуулах гэж энэ хууль дээр бол олон зүйлийг оруулсан юм аа. Сая учрал гишүүн сая Мөнхбаатар гишүүний яг тэр асуусан 18.2 зөвхөн гэр бүлийн гишүүнээс амьд донор бол эд эрхтэн шилжүүлж авч болно гэсэн энэ заалтыг яриад байгаа. Тэгэхээр энэ бол гэр бүлийн гишүүнээс гаднах өөр ямар нэгэн хүн бол эд эрхтнийг одоо шилжүүлэн суулгах тухай асуудал энэ хуулиар огт байхгүй болж байгаа юм аа. Тийм учраас энэ одоо янз бүрийн байдлаар би одоо хуурай ахын дүүн юм аа, би найз нөхөр нь байгаамаа, би эрхтнээ бол ямар нэгэн авлаггүйгээр ямар нэгэн ашиг хонжоо харахгүйгээр одоо шилжүүлэн суулгуулъя өгье гэж ингэж хэлдэг боловч цаана нь эд эрхтний 8 яваад байдаг учраас энийг зөвхөн гэр бүлийн гишүүн гэж одоо 18.2-т бол заасан. Тийм учраас энийг бол одоо хааж байгаа юм аа. Цаашлаад энэ ер нь донорын тухай хуулийг бол сурталчилнаа танилцуулна мэдээж ойлгомжтой. Гэхдээ эд эрхтний шилжүүлэн одоо суулгахтай холбоотой асуудлыг сурталчилж болдоггүй, болохгүй. Тийм учраас анх засгийн газраас бол энэ 12-ын 3 дээр бол эрүүл мэндийн байгууллагын эд эрхтний одоо донорын тухай хуулийг бол сурчил таниулах тухай ажлыг зохион байгуулах тухай юм төсөл орж ирсэн. Бид нар энийг хасж байгаа. Ганцхан тохиолдолд бол эд эрхтэнтэй холбоотой энэ одоо донорын тухай хуулиас ганцхан цусны донорыг л одоо алдаршуулах
урамшуулах тухайн асуудал бол зөвхөн цусны донор дээр л яригддаг. Өөр бусад эдэрхтний асуудал дээр бол ямар нэгэн байдлаар таниулах одоо сурчлах асуудал бол нэлээд хаалттай байдаг. Энэ олон улсын жишгээрээ бас байд юм байна лээ. Нөгөө талдаа бол яг одоо учрал гишүүний хэлдэг шиг энэ олон тэнмэл хүүхдүүд хайч сургахгүй алга болсон хүмүүс хайч вэ гэж. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа маш олон хүүхдийг одоо хамгаалах төвүүд цаашлаад одоо асрамжийн газрууд одоо ажиллаж байгаа. Цаашлаад бол яагаад тэнмэл хүүхэд алга болсон бэ гэж. Энэ бүгд дээр бол хуулийн байгууллагууд ажиллаж байгаа. Тэнмэл хүүхэд байвал түүнийг шууд олоод түүнийг бол одоо хүүхдийн байгууллагууд одоо хариуцаад ингээд одоо асрамжийн газруудад хүргээд ингээд ажилдаг. Энийг бол бид нар мушгаад эдэрхтний 8 болсон, алга болсон одоо гэж ингэж одоо бас тайлбарлал дамаа манай энэ хууль тогтоох байгууллагын их хурлын гишүүд ингэж одоо ярьж бас болохгүй шүү гэдгийг бас хэлье. За гишүүд юу одоо учрал гишүүн тодруулж болно. Тэгээд Мөнхбаатар гишүүнээ одоо нөгөө саналын зөрөөтэй томьёолууд хураалгаад явахад та бас энэ дээр юугаа хэлээд явж болох юм байна. Үгээ хэлээд явж болох юм байна. За учрал гишүүнээ 1 минутыг нэмээд өгч. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулиудыг хэрэгжихгүй байгаа нь яамдууд хууль сурчлага гэхээр 5 сая төгрөг өгөөд 30 секунд шторк хийлгдэг болохоор хууль хэрэгждэг байхгүй юу? Та бүхэн YouTube гэдэг сайт руу ороод Сингапурын боловсролын яам, эрүүл мэндийн яамны видеонуудыг ороод үзцгээе. Түүн дээр энэ хууль бол ийм хууль мойл гэж сурталчилдаг байхгүй юу? Сэтгэл зүг нь бэлддэг. Уран сайхны хэлбэрээр ойлгуулдаг. Энэ хуулийг яаж хэрэглэх вэ гэдгийг ойлгуулдаг. Тэрнээс биш сурталчилгаа гэдэг үг чинь хоцрогдсон шүү. Зүгээр та нарыг 5 сая төгрөгөөр шторк хийлгээд флаш дээр хуулаад телевизээр тараахыгаа хууль сурчлага гэж ойлгож байгаа болвол Монгол улсад хууль цаашдаа хэрэгжихгүй. Ийм учраас хуулийг хүмүүс ойлгодгүй юм аа. Өнөөдөр 10-аас 15, 15-аас 20, 20-оос 25 гэдэг наснаар нь ялгаад хуулийг ард түмэнд хүргэх технологи өөрчлөгдсөн цаг үед бид амьдарч байна гэдгийг хэлээд энэ хуулийг өөр хэлбэрээр ойлгуулаа. За Сарангэр сайд.